За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За, episode 7 эхэлж шүү. Episode 7-гоо эхлүүлээд гэрээсээ ерөнхийдөө нэг 2700-аад майлын зайтай. Энэ удаа хаашаа явж гинэ вэ гэхээр илээ бишээ. Сан Францискогийн зүгт яваад баг ирж гин. Өнөөдөр нэг 200-аад майл одоо дутуу байна. Виржиниагаас гэрээсээ гарсан. За цаг агаар бол тасархай байна. Байгаль сайхантай байна. Буулгахыг сайхан утгаар явж байна. Ийм гоё. За тэгээ өнөөдөр одоо Виржиниагаас авчирсан машинуудаа нэг нэгээр нь тараагаад ерөнхийдөө баг дуусчих болов гэж найдаад байна. Тэгээ замаар нас буцаад явах машинуудаа авчирна. Энэ удаагийн ажлаар хэдүүлээ хамтдаа аялье. Шинээр үзэж байгаа хүмүүс байх юм бол өмнөх бичлэгүүдийн минь үзээрэй. Follow хийгээ мартав, subscribe хийгээ мартав, like, share, comment. За тэгээ явж игье. За сангинан эхнийхэн зогсоол дээр хүрээд ирлээ да. Одоо юу ах вэ? Энэ нэг бенз угаач энийг буулгаж хүн нэрж авах юм. Тэгэхээр энийг буулгана. Тэр бенз чинь одоо буулгаж байгаа бенз чинь би хаанаас авлаа? North Carolina-гаас авсан баха. North Carolina-гаас авсан. Тэгээ одоо эзэн нэрж авах юм. Энд нэг өөр газар уулзж байгаа юм. Тэгэхгүй бол хаусных нь хаяг трак орчлохгүй. Тэнгүүд энэчнээс нэг 10 минутын дараа би нэг машин авах байгаа байхгүй 10 минутын зайтай. Тэгээд тийшээ би трактаага дараа нь яваа очиж гэсэн чинь бас трак орох ер нь боломжгүй л газар. Тэнгүүт нь энэ бензний эзнээс нь юу байгаад чи намайг нэг ойрхон газар хүргээд өччих гээд нөгөө машин авах газрыг хаяг өгсөн чи асуудалгүй гээд. Тэгээ намаа хүргэж өгнө. Би тракка энд орхичоод тэгээд газ тийшээ хөргүүлээд авах машин аваад буцаа ороод ирнэ да. Оо гадаа өстой. Амар салхитай байх ямар сони. Уулын дулаахан тэгтээ бүр авч идэх чинь. За энийг төр зүр ингээд тэний ч одоо энд үлдээгээд явна шүү дээ. Тийм болохоор дэлхүүрийг аваад унтраагагүй. Төвччих. Амар салхитай байна да. За энийг болгох. За энэ жоохон урагшаага уруудаа тавьчихсан. Механик машин. Бас айгүй муу ажиллагаатай юм лээ араа мараа. Гайгүй хаа урагшаага өнгөрчихгүй байгаа. За. Урахаараа нэлээ. Эйдик. Энэ нэг 2005 оны Scion TC гээд машин байлаа. Монголд Scion их байдаг баха. Toyota-гийн машин гэдэг. 2005 оны энэ дээр машинууд ялангуяа механик бол бас эвгүй штэ. Жохон уруу муу газар тавь машины араас тавьчих юм бол нөгөө нэг бэхлэхэнүүдээс халангуй шууд нүдний өмнө өнгөрчдөг штэ зарим машинууд. Энэ нэг дээр үед 80 оны жилээ нэг варинглаар буулгаж ирсэн. Тэгээд механик уулна гар торонс воромсын татаал үлдээсэн. Тэгээд буулгахынхаа үед бэхлэхийг нь авсан чинь шууд одоо энэ дээр байсан байхгүй. Энийн орны энэ сүүлийн харъя. Аз улсгын зарим хамгийн сүүлд нь байсан. Тэгээ бэхлэхийг нь аваад
Авсан чинь зүгээр шууд нүдний өмнө өөрөө гулгаад буцсан шүү дээ. Дугуйн өнгөрөөл. Ямар ч торомс орос ахгүй. Бас эвгүй. За. Чиргүүлэг ингэж дээшээ доошоо болгож явахдаа бүх талуудаа сайн харахгүй бол займ удаа бол бас л тэгэл нэг машин дээр очиод наалтчих шүү дээ. Чиргүүлэх юм бол тэгэл өөрөнд орно гэж. За нар хэсэг. Чит. За энэ чинь юу лээ? 2018 оны GLC AMG. Янда мандагийн дуу тасаргаал юм билээс. Юу энэ чи би North Carolina-гаас авсан гэдсэн чинь худлаа хэлсэн биш үү? Virginia-гаас авсан юм. Virginia-гаас аваад дилерээс авсан. Жижигхэн дилерээс. Тэгээ энд нэг багийг худалдаж авсан л биш үү? Амар л happy. Найзаа хаана ивч гэл байн залгаацсан. Ой. Мөнгө унгаж шүү. За зургийг аваад. Өөчтэй. Цаасан дугаар шүү дээ. Цаасан дугаар нь бол битээ хий гэж би бол хэлсэн шүү дээ. Энэ цаасан төр зүрийн дугаарууд чи зам донд хийсэн унцдаг байхгүй юу? За зургнуудыг авчлаа. Яа хатас амар салхитай байна. Чиргүүл дээр боломжтой байхгүй бол. За эцсийн хүлээгээ гэж та. За 10 метр дараа ирлээ гинэ. Тэм чинь энэ Audi-г буцаж тэр Tacoma-гийн хойно ачаад үлдээч. Тэгээд араас нь шууд нөгөө нэг тэгээд араас нь шууд нөгөө нэг авсарч байгаа машина ачична. Тэр чи юу гэлээ 2017 8 оны Nissan Maxima гэдэг машин байсан. За ер нь цаг агаар дулаараад гоё болох нь да. Өнөөдөр тэгтээ амар сахилтай өдөр байна. Зяк. Трахат. За ингээл төч. За хүрээд ирлээ. Машин авах газар хүргээд өчиг нэ. Нөөрөө энэ нэг бас нэг цагаан AMG дээр чинь C-class. Nothing will happen, huh? Huh? Nothing will happen? Nothing? Ah, no. Oh, let me tell my brother. Should be fine. You got the address I gave you?
Yeah, I know. I mean, one of my friends lives there. Okay. За, хөргүүлчлээ. Нөгөө газар маань аль юм бол артлаар ирээрээ гэсэн. Бичиж гинөө. Бичиж гин тэ. За, хараадах хийчихсэн. Nissan Altima. Excuse me, do you know which building is 2507? 507. It's the other one? Okay, thank you. За, тийш олж. This is your phone number, right? Yeah. What am I signing on? Carrier card. Okay. So this is going to be your copy, Okay. and this is the copy for Mason. So that's Okay. going to be the drop off. Okay. Where's the car? I'll show you. That's the initial. Сонин газар. Машин зараад байгаа мó гэхэлэр сүний нэг төмрийн үйлдвэр үлдэх шиг нэ. All right, bro. What was your first name? Jesse. Jesse, right? Jesse. Jesse. All right, Jesse, just the signature over here. The blank right there. I appreciate it. All right, man. Okay, thank you. So something like this, more or less. How much do you take? Yeah, this one is going to where? I forgot. Let me see. Maryland. Maryland. I'm going to be on the road in a couple of days. It usually takes me about 4 days to get to Maryland. Okay. Yeah, So about a week. about a week, yeah. Okay. Yeah, Awesome. okay. All right, thank you. Okay. That's... Трака яагаад үлдээсэн бэ гэхээр түрүүнүүд тэр зогссон газар нөгөө амар газар гэсэн хэвхэв. Энэ ч гэсэн айгүй сэтгэлтэй ашиг шиг. Бид нар одоо баахан нөгөө юунууд Жимс мимсний мод юм уу? Юуны мод юм? Тэрүүгээр дүүрэн бас тарилангийн талбай. Энэ Сан Францискод л ч ойртонгууд ерөөсө тарилангийн талбай айгүй их болчихдөг юм байна. Алдартай Калифорни усан үзмнүүд ч одоо энд орохдаг үст. Энэ раад эдгээр ингээл дан ингээл ургацсан моднууд байна да. Юу ч гэдгийг сайн мэдэхгүй л. За идota. Өнөө. Багш. Ч талнаа хитдэг юм шүү дээ. Зат шууд гэл. Чичтэй.
Цонхон жоохон голгоод дэлхүүрийн дотор нь л тачна. Нэг угаасаа өнөөдөр нэлээд одоо хөтлөх. Сэрэтэрэ. Ямар амар сүлжигтэй байна. За ийш гастер сайна хийгээд тэ араас нь тэр мураанага бичиж та. Бичиг нь бичдэг. Нэг аудигийн тохиолдолд дуурайх юм. Хитоортолохгүй. Хуучны механик машинч дэвгүй штэ. Англи тавч. Нэр нь гар торомсон сайн барьд юм байна. Мола. За ингэ болчихж байгаа. Дараагийн зогсоол ижээс нэг 2 цагийн зайтай байгаа. Тэр зогсоол дээр энэ Nissan Murano буух юм. Murano-гийн зогсоол дээр энэ хоёрын эзнийг дуутгаж үзээд байгаа. Юу ч гэсэн асуугаад үзнэ. За явж гээ. Сан Франциско руу явах байгаль нь өстой янзын гоё юм аа. Ном ногоо. Тэгээд энэ уул муулыг харахаар яг нэг монголрхуу маягийн санагдаад байна. Нэг өндөр гоё ногоон зөвлөгнүүд ургацсан номдны юм шар цэцгнүүдтэй. Надад бол яг л Монголд явж байгаа юм санагдаж байна. Би чинь ийшээ яваагүй баг жил хагас магасэлцсан байна дөө. Ойр дээрээгүй. Би уул ер нь тэгж харагдаж байна надад шүү дээ. Монголд төгөөс. Ном ногоо. Монголын уулч нэг өндөр тийм шог бохгүй шүү дээ. Яг нэг иймэрхүү өдөө явж байгаа техник болно. Энэ бол яг л тийм байна да. Зян Nissan Murano буулгах нь хамгийн сүүлийн. Гэтэ дилер дээр Murano-го буулгачаад өөр бас 2 хувь хүмүүс ирж авах болсон надаас. Нэг нь болохоор тэр нэг дээр үе нэг пикап трак шиг юм байсан. Тэр чинь үлээ 67 оны Chevy юу ч лээ. Тэр айгүй. Чиргүүлний тэр нэг доор очицсан. Хоёр талаараа бараг зай байхгүй. Тэгээд дээрэс нь бороо орчлоо. Хойтлолтой хөтлөгчтэй. Хойтлоор нь ухрахлаар нөө дугуун шарваад хажууд дэше юм зөгчихөө гэж хэлээгээд байна. Чиргүүлний хоёр талын хан аль нэг л гүйжиж зөгчихөө гэж аагаад байна. За тэрийг гайгүй гаргачих юм бол дараа нь яг энэ миний кабины ард нэг хар Infiniti байгаа. Тэгээ тэр хоёрыг буулгаад нийтдээ энэ зогсоол дээр нэг зогсоол дээр 3 машин болох болсон. Жохон цаг юмнээд за тэгээ гадаа ч бүр амар бороо ороод их яана. Шалтгаан орох байна. Борооны цов муу авцраагүй байгаа. За тэгэл малгайтай юудэнтэй цав зөвсөөл. Малгайгаа өвсөөл тэгэл та. Норол норой да.
Ээч амар мар орж байна. Яаж машинууд болгоно? Яаж хаад баахан машин болгоно. За нөгөө яриадсан юм чинь энийг хувь хүн одоо ирж аавна. Энийг бас аавна. Энийг ухраахад мангар эвгүй. Одоо энэраа ерөөсөө ийм зайтай. Тэнгүүд ийм нэгхэн дээр үе ингэ сонин дугуйтай. Хоошоогоо ингэж өксөж ухрах гэмгүүт халтрах магадaltaй. Тэгээд энэ Nissan Murano-г одоо болгоно. За бичлэг угаасаа хийж болохгүй юм шиг ямарсан ажлуудаа дуусгачаад тэгээд бичлэгээ өргөжлөлээ. За одоогийн байдлаар нэг ийм ажил хийж байж байна. Чиргүүлээ бүгдийг сулчлаа. Нөгөө нэг хуучны машин чи харин ч өстой гайгүй гарчлаа шараж маргасангүй. Яах вэ гэж санаа зовоодсан. За тэгээд юу яцсан? Машинуудаа бүгдийг энэгээр ингээд игнүүлээ тавьсан байна. Одоо нөгөө хоёр машины эзэн ирж байна. Нөгөө харыг гаргаад цагаан нөгөө өдрийн авдаг Nissan Altima тавьсан. Одоо харин нэг юм бодоод ингэж суулсных энэ 1954 оны Chevy Bel Air гэдэг нэг юм гоё машин байгаа байхгүй юу? Энийг орой буулгах юм чинь одоо чиргүүлээ хоолсон дээр газ энэ хоёрыг гарангуудаа энийгээ жоохон сүүл тавьчих юм уу гэж бодоод байна. Орой буулгахад амар. Тэгэхгүй бол одоо ингээд машинуудаа аччих юм бол орой дахиад бүгдийг ингэж буулгаад энийг гаргах гэж бас орой харанхуй болчихно. Тэгээ тавьчих юм уу гэж бодоод хамгийн гол нь жоохон зайгаал одоо бодоо зогсож байна. Замаасаа бас хоёр машин аавна. За бороо моронцтой шалган орсоо. Аимшигтай байна. Гэтэ сансыг бол гайгүй. Бүр аймаа шүршиж орохгүй. Жоохон шиврээл байна. Ер нь гэхдээ хүчтэй шивэрчин дөө. За одоо нөгөө нэг хар Infinity-гийн хүн ирж байгаа гэсэн. Тэгэнгүүт нөгөө нэг 67 оны пикапыг бүр тэнд авчиж тавьсан байна. Харж байна. За нэг юм их үү. Камер нороод байна. Ленз норхлоор юу ч харагдахгүй. За энийг буулгаад жоохон хоошоогоо тавхаар шийдлээ. Энэ дараа 1954 оны Chevrolet машин. Явсан нийт майл нь ерөөсөө 900 майл явсан машин. Бараг цоо шинээр байгаа. Янзын гоё машин байлаа. Дотор мотороо бол салаа молоо тасархай. Зааварс энийг гаргаад авчи да. Өнөө орой буулгана гэд хэлсэн байгаа. Энэ тэгээд юу юм бэ лээ? Нэг хувь хүнээс худалдаж авч байгаа юм байлаа. 52 мянгаар авч байгаа гэлөө. 52 мянган доллар. Энэ дотор мотхыг харж байна шүү дээ. Тасархай. За энийг болгоч явуулчихлаа. Энэ ч бүр 900 чирэг байна араа. 829 майл явж байгаа юм шиг шүү дээ. Сонь тэ. За. Час. Заст. Тэнгүүтээ араа 57 юм шиг. Энэ стогой машин билээ. Барьж барихад амар гоё. За. Тэгээд автомат. Ой. Тэст аргагүй хуучны гэсэн юм шиг. Зарим минут нөрхий бас ажиллах гэж байгаа. Төвхтэйч. За дийлэг орцсон. Бэкфайч чаас. Нилээ болгоомжтой ачиж бочихгүй бол хуучны машин гимтэвэл өстө балран штэ. За замжилтаа болгочлаа. За тэнгуүтэ иш төр зуртаа тавьчих да.
Энэ бүр яг явдал нь бол бараг шинэ машин шиг юм. За ингээд төр зур тавьчлаа. Одоо тэгэнгүүтээ толгой дээрээ буцаагаад энэ Audi-г тавина. Энэ Audi чинь бүр манай гэрийн тийш явж байгаа юм байна. Виржиниа лөө. Гоё өнгөтэй корвет шүү дээ. Тэ. Яа, за. Ийм ажил хийгээд дуусгачлаа да. Яа, сая камера унтраастай байна. Ямар их ажил хийсэн гэж бодож байна. Ерөнхийдөө одоо ингээд би 9 машин дөрөв ирсэн шүү дээ. 9-ийг нь буулгаад яг 3-ын одоо хүмүүс нөгөө 2-ын хүмүүс нэрээд авцаа. Тэгээд тэнд нөгөө Murano энэ BMW-гийн дилер дээр өгөө. Тэгэхээр 9 машинтай ирээл 3-ын яг хүмүүс өгч байгаа. Тэгэнгүүтээ буцаагаад 6-гийн зачиж байгаа юм л да. Тэгээ нөгөөдгөө тэн дээр тавьцаа. Одоо энэ чэнэс нэг 30 минутын зайтай 2 машин нэг газраас авна. Яг нэг дилер дээрээс нэг машин авах. Тэгэнгүүт дахиад нэг машин хувийн машиныг тэр дилер дээр нь дууцсан. Тэгээ 2 машинаа энэ доор ингэж тавьчаад орой очиж тэр 57 оны машина энд. За ийшээ ороод нөгөө Murano-гоо хүлээл гэж өчөөд тэгээд энэ BMW дилер дотор нэг 0 орж нүүрээр авгаачаад тэгээд гоё үнгүү уух мох юм юу байна. Харнаа. Хоол идэнэ. Хоол идсэн чи юу байхгүй маань. Цуг хольж уух ямар ч хингийн юм байхгүй маань. Үгүй цуг хольж уух гэн. Цуг хольж идэх ямар ч хингийн юм байхгүй маань. Нөгөө Murano ч юм шүү дээ миний авчирсан. За энийхээ юуг нь хүлээл гэдэг ч та. За нэг ундаа өгчих гэсэн чинь за байж хүрээдэр хэлдэг чинь. Энэ юу нэ? $8,000 өгөөд сарын 1799 нэмхэн такс. Лиз гэж юм. Тэгэхээр зүгээр түрээслэн гэсэн үг. Энд бас нөгөө нэг ингээд $8,000 одоо энийг буцааж авдаг баха. Яг нөгөө нэг түрээслээ дуусныхаа дараа. Тэгэд ерөнхийдөө нэг жил ч юм уу 2 жил сарын 1799-ийг төлөх нь шүү дээ. Слүнтэй юм те. That's it. I appreciate it, bro. Thank you. За нэг юм спрайт талчлаа. Энэ л гоё юм байна. За ажиллаад. Ажиллаад та. Тэгэд зарим Америкчууд чи юу гэдэг вэ хөөе? Машин худалдаж авахгүй. Тэгээд урт хугацаагаар түрээсэлцдэг байхгүй. Тэгээд урт хугацаагаар түрээслээд одоо 2 жилийн гэрээ хийсэн бол 2 жилдээ сар сарынхаа мөнгийг төлж агаад тэгээд 2 жилийн дараа гэрээ дуусангууд цаанаас нь за та машинаагаа одоо ингээд гэрээгээ дуусгах уу эсвэл бүр ингээд өөртөө худалдаад авах уу гэд тэгсэн тийм юу гэдэг юм лээ санал өгд юм лээ. Тэгээд зарим хүмүүс нөө машин худалдаж авч хахын оронд одоо нэг жил 2 жилийн машин унчаал буцаагаад санаа зовох өнгөөр өгчдөг юм байлаа. За хоол нэг юм ирхүү. Ногоотой мантуутай сайхан хураг байна да. Ийшээгээ ус хийцэн. За спрайтыг хүртэл устай хэлж ууштай. Сонь туршилтаа. Мэдж байгаа л үедээ намайг бичлэг үзчихсэн, өмнөх бичлэгнүүд үзчихсэн хүмүүс. За ингэ сайхан идэнэ. Тэрнээс өмнө за дэлгүүрнүүдтэй Дэлгүүрнүүдээ мартахаас өмнө бүгдийн тоолоо ичлээ. Дээр ч өста баларсан шүү дээ. Бүтэн шинжэнгөө буцаж Vegas руу тавхиад. За хоол ид. За дараагийн зогсоолд 7:40-гээд очихандаа BMW-гийн бас нэг дилер байгаа. Тэр нь 8-аас хана. Ажигтан алдсан байна шүү. $7.40 гэж чаал газ трака парклал дотгошоо гүгээд орчин да. Гайг бах. Тэгэнгүүт 8 цагаас нөө хөө ирж байгаа. Бас нэг хүн. Машин давгандаа.
За гяскучи. 7:50 болчих. Яа. 8-аас авах байсан. За зэнчээш чинь хэдэн оных боллоо? 24 оных болов. X7 авах бай. BMW X7. Бас нэлээд том дэлгэр шүү. Зарим дэлгэр чинь бичлэг хийхгүй уурлаад байдаг. Заатах яа. Almost fell down. Hey bro, I'm picking up a car. Let me check. За нэг шинэ BMW. Цахилгаан байна. Хэд гинөө? 91,295. BMW-гийн гэхдээ доторх дизайн нэг л таалагдахгүй байгаа юм да. Яг гоё л да. Гэхдээ одоо энэ бусад өөр гарч байгаа машинууд гүцэхгүй л байгаа юм да. Миний ах чи 25 оны X7 юм биш үү? Энэ одоо уртлын нөөр мөр. Та нар юу гэж бодож байна? Надаа энэний уртлын эн чин 7-с ирээдтэй. Уртлын нөөр үл ерөөсө таалагдахгүй байгаа юм да. Хойноос бол гоё юм лээ. А энэ бол дотрооч гоё. Хойноос бол бас гоё харагдж байгаа. Тэрнээс уртл нь бол их санаа. За энэ хэд гэнэ? Энэ шүү дээ те. $189,000. 189,000. За чи тэгэл бүх юм note mod tax гэж нийлээл 189 гэдэг чинь нэг 190 нэлээд давна л та. Миний авах гэж байгаа машин чинь энэ байна. X7 25 оных юм байна минийх чи. 127,000 биш. Яа, сайн шалгаж авахгүй бол. Тийм машин чи аялт ш. Жохон зураас авахд л сайн шалгаж авахгүй бол өөрөө харагдсан ш. Дөрөв дараа нь. За BMW нэг юм шиг. Заашгүй нөтгч ирж байгаа шиг. Found it? All right. And that door is locked right now, so if you want to just go through this Okay. door here. You say where the car is? It's going to be angled right here. Okay, cool. Thank you so much. За дэлгүүрийг авчлаа. Дэлгүүрийг авцсан. Аль юм бол? Энэ шүү дээ. Зөөц амар хай. Шууд гараал үдэндээ. За энэ чинь зургийн сайн аваад, сайн шалгаж аваад. Тэгэл аччих да. Бас нэлээ өргөн амт юм байна шүү чи. Гэрлээ асааж байгаа тойроод шалгачлаа. Гар өсгийг авчлаа. За. Орос сэрүүх юм шүү. За. Энэ 25 оны X7 шүү дээ. Энэ би нэг өөр бас гой машинуудтай харьцаалаад байгаа юм л та шинэ гарч байгаа. Тэдэртэй харьцуулахад бол BMW ч одоо доолн бүр гоё ах хэвээр үстэй. BMW, Benz, Audi те. Ер нь бол энэ гуравтаа арай жоохон мяал яваад байгаад байгаа юм да. Бензиг бол хаамж өгөхгүй. Audi ч бас айгүй гоё болцсон. Одоо энэ дэлгэц яг зүгээр л ингээл нэг бичүү юм баг худалч хүнд солонгос машинж байгаа даа. За тэр яах. Шинач. За одоо нэг багийн бас машин авчирж өгнө. 8-аас өрөөдөр гиссэн маа. Одоо яг 8 болчих шиг. За одоо энийг буулгаад энийг буулгангуудаа чиргүүлээ өргөж жагаад X7-гаа энд л тавина да. X7 ч нэлээ юу юм бэ шээ.
Өндөр юм биш үү? Тийм болохоор чиргүүлээ нэлээд дэвшлүүлээд. За энийг болгоч. Төлийн ороод. За энийг би ерөөсөө өмнө очиж үзээгүй. Тийм болохоор юу байна аа? Тэ гайгүй л та. Тэ энийг очиж ч үнтэй биш юм чи. Юу ачна? Гарч. Өргөндийн үтснэ. Нилээ өрг юм биш үү? Энийг жоох шлуулаад. Нилээ өргөн баг юм шүү чи. За ингээл төвч. Энэ чи хоошлохгүй бол. Болохгүй юм шүү. Одоо энэ хоёрын зайг харж байна. Энэ арай л юу вэ? Ойрхон байна. Ингээ трак эргэнгүүт чинь одоо зөв хэрэглээ гэж бодоход чиргүүлтэйгээ нийлчих гээд байдаг байхгүй. Арай жоо хоошлолч та. За энэ бол хангалттай хангалт. Хөрнө гэж байхгүй. За нөгөө багийн маань яач вэ? Тэрний машиныг энэний араас чад. Тэрийг ачиг гэхэлэр тэр бас найдваргүй чи механик. Урагшаага өнхөрчүүл энэнийг очиод мөрөгч штэ. Энэ болохоор тэр найдахгүй байна. За нэг Subaru WRX гэдэг юм ширэг механик юм байна. За түрүү бичлэг хийжсэн чинь техникийн сатлын улмаас тасарсан байна. За тэгээд тэр хооронд юу хийсэн бэ гэхээр нөгөө нэг за гэрлээ асуух юм. Нөгөө нэг 1957 оныхаа машиныг тэнд болгочлаа. Эднийх юу яадаг газар юм байна л да. Хуучны машинууд аваад тэгээд жоохон бас дээрээс нь застын юм шиг байна. Нилээн гой хуучны машинууд байна. Тэгээд тэрийг өгчлөө. За энийг яагаад тэнд байсныг гаргаад ирсэн бэ гэхээр би чи нэг сүулт хийсэн штэ. Амар өндөр юм байна. Тэгээ би нөгөө трейлерээ ингээд доошлуулад тийшээ доошлуулахлаар энэ тааз нь дээр хүрчих гээд гимтээчих гээд тэгэнгүүт нь энийг гаргаж иж нөгөө нэг хуучин гой машинаа гавьяалаа буулгалаа. Тэгээд ерөөсөө энэ дотор байх юм бол угаасаа энэ дээрээс машин буухгүй маань бүр энэ чинь ингээд тэр нь хүрчээд бүр хоошоо юм огцом уруу болоод. За тэгээд ингээд тавьцаа. За тэгээд маргааш өглөө байна штэ тэ. Маргааш өглөө эхний зогсоол энэ байгаа. Уул нь бас одоо маргааш энэ эхлээд буух юм чинь энэний оронд тавьчих гэсэн чинь энэ айгүй намхан ийшээ ингэж ороход миний энэ төмөрнүүд тулаад тэгээд орохгүй. Тэгээгүүт яг хоо жижиг машин юм чи. Гэт энэ маргааш өглөө нэг 30 минутын зайтай байгаа хаа. За тэрний дараа тэр Tacoma би энэ Виржиниагаас авсан Tacoma хүн худалдаж авчлаа юм байлаа.
За тэгээ ингээд цааш явна да. Маргааш нэлээд ажил байгаа. Маргааш бас нэлээд ажил байгаа. Ер нь бол айгүй их машин аваад ойрхон буулгаад буцаж тэнцээсээ авч байгаа энэ удаагийн ажил маань. Тэгээ тухайн үедээ тайлбарлаа явчих да. За энд ч одоо 10 болж байна. Би ч өглөө үүрээр хийд гэж болсон юм бэ. 5 гэж болсоо явсараа галт гэл. Тарлаа да. Бороо ороод бас бороо нилээ зам удаашруулчлаа. Одоо шиврээлэн. Уйнараа усан онгоцны газар шүү дээ. Усан онгоц зардаг газар юм ааш. Жижигхэн завнууд. За тэгээд энэ хавьда би одоо ч юунд байгаа шүү дээ. Окленд тэгээд хотод манайхан мэддэн шүү дээ. Окленд тэгээд Сан Францискогийн хажууд байгаа. Маргааш 12 өдөр 12-ийн үед бол ер нь Сан Франциско ороод тэнцээ бас нэг ганц машин буулгаад буцаагаад 2 машин авах хэрэгтэй байгаа. За тэгээ Окленд тэгээд би урд нь энэ хавьд ирж ирсэн юм аа. Ер нь бол эвгүй газар айгүй эвгүй. Годомчны нэг хүмүүс ихтэй. Тэгээд уул нь нэг хонол хончмоор л юм байна. Гэхдээ яг тэр бүр тэр цаана нэг машины дохиол дуураад жоохон эвгүй байгаад байна. Тийм болохоор жоохон тийшлээд газрын зурган дээр харж байгаад хаана гайгүй газар байна. Харж байгаа. Тэгээ одоо унтий да. Маргааш нэг яахгүй сайхан амарч байгаад басна. Одоо ингээл 11 одоо ч энэ 10 гэдэг чинь 11 болж байна. Болоход унтаал. Тэгээ өглөө нэг 8 гэлсэр явдаг дөө. Гэж бодож байна. Өөрчүүлээ. Өөрч одоо юу ах вэ? За маргааш бороогүй байгаасаа. Бороотой болохоор ч гэсэн шалт марах юм аа. Тэгээд зам удаашруулад. Зөө шүү. За маргааш өглөө бичлэгээ үргэлжлүүлээ да. Маргааш оройдоо Лас Вегас руу явна шүү дээ. Тэгэл Лас Вегас явна. За маргааш хүртэл бай. Өглөөний мэндээ. За 8:30 болж байна. Урчин өчигдрийн нөгөө байсан газраас ерөөсөө нэг 5 минутын зайтай нэг гоё газар хонцсон. Тэгээд одоо дараагийн тусал дээр ирчээд байна. Энийг буулгана да. Энийг буулгаад тэр хавцал авчиж тавих юм шиг байна. Жохон бороо ороод байна. Сэрүүхэн шиврээ бороотой юм. Энийгээр жоохон үүл гайгүй байна. Тийшээ бол нэлээ орж байгаа харагдаж байна да. За энийг болчих. Санд гоё дулаахан байгаа болов гэсэн чинь. Бас цамцтай явахгүй сэрүүхэн биш үү? За. Цагаалттай. Орчин тэгээд 12 болсон байгаа. Тэгээд өглөө хийх гэж байна. Очиж. Орчин маркет. Онгоцоор 12 цаг болоод. Тэгээд өглөө хийх гэж байна. 6 цаг гэж байна. Кэж хонтон таарлал. Өнөөдөр орой чаддаг байна. Өнөөдөр класс хийх гэж байгаа. Тэгээд их тусч батгүй. Чих гэж байна. Зэний хурцгаад. Энэ жижиг нэг юм дээр бас нэг шиг юм шиг байна. Ой юм цэвч. Жижиг нэг шиг юм дээр бохоо. Яа хүн мах бодвор авчирдаг гэсэн. Почему ты сейчас? За зэний өчтөгч та. Би энэ хийсийг чинь яалаа. Сая би сан орохынхаа өмнө юугаар дамжсан. Лас Вегасаар. Тэгээ Лас Вегасаас
авцар чинь сангийн энд буулгаж байгаа байхгүй. Сан Вегас хоёр ч үлээ хоорондоо нэг 600-аад майлын зайтай байх шүү. Тэгээс айгүй их нэг ойрын зайд бас дилерээс дилерийн хооронд айгүй их машин гарч ирд юм байлаа. Тэгээ би Вегас 3 машин буулгаад тэгээд Вегасээс санал руу бас зөрүүлээд 3 машин авчихсан байхгүй. Тэрний нэг нь энэ. За. Тусчлаа. Надлаа урьд чинь мессежтэйсэн шорон юм хайрхтай паркинг байгаа тэн дээр тавиад үлдээчрээ. Гэтгсэн энэ л юм байна л та. Тэгээд төлхүүрийн нөгөө нэг юу шуудангийн хайрцаг тийчрээ. Гэтгсэн бас шуудангийн хайрцаг юм болно доо. За single хвчлэлт. Муу яхаас хөрхий. Дээрээ механик гэхэд дэжгүй мэнэ. Хамгийн гол нь тоорм сайтай л болчихж байгаа юм л да. За. Sean Lauber. Хайлт юм бол. Энэ Walnut Creek Motor Cars гэдэг энэ зургийг авчна. Гэт релишн хийх юм л да. За окей. За нөгөө Subaru-га буцааж ичээд энэ ойр хавьд McDonald's зэрэг байна уу? Шутамаагаа нэг өглөөний сандвич идчихвэл зүгээр ах. Одоо дараагийн зогсоол энэ Tacoma-г болгоно. За нэг ачиж. Дээдлээ өргөчөөд буцаад буулгахаа мартаж яваад гүүр мөр мөргөж байгаа бичлэгнүүд зөндөө байгаад идэв ш. Тэд нар бүр амар. Ганц машин ачдаг тракнууд ш. Нөгөө нэг шороо асгаж ингэж дээшээ болж болдоо ш. Ачаа. Тэр мэрийг дээш нь өргөчөөд тэр чигээр нь мартаад хурдны зам дээр явж байгаа гүүр мөргөөд. Тэр гүүр чинь бол баг яадаг ч юм байлээ. Трак нь бол өстой амар болж байгаа ч. За тэр яг одоо юу вэ? Мапн дээр энэ ойр хавьд гайгүй идчихэр юм байна уу? Хайгаад хэрэг байхгүй бол шууд Tacoma руу явлаа. Tacoma руу ер нь бол жоохон төв рүү ойртоод байгаа саналуу. Тэгэхээр тэр зүглөө бас хоолны газар гайгүй байж магадгүй. За явъя. Okay. Yeah, дараагийн зогсоол дээр үлдээ. You have 2 keys? Huh? 2 keys? No, they gave me 1 key. Энэ муу багид сая утсын араас жоохон хэрэлдээд яасаг чинь яг хаусныхаа өмнө иргээд байгаа байхгүй намайг. Тэгвэл хаусныхаа өмнө очингууд одоо тийшээ бүр модтой газар намайг явуулах гээд. Тэгээ хэлээд гүй би наадчлаа чи явж болохгүй чиний машиныг ч зурна бусдын машиныг ч зурна гэсэн чи өстой. Үгүй тийм байхгүй гэж. Тэгээ би чамд тэгвэл Uber дуудаад өгчээ. Чи хүрээд ирэх чи би Uber дууддаггүй. Тэгээ өөрөө дугуугаа унж ирж байгаа. Энийг гас болгочих.
За зэнгсээс явчихлаа. Одоо нэг 30 минутын дараа BMW-гийн дээдлэр орж тэнцэнээс нэг Honda Civic, тэгээ Ford Mustang авсан. Mustang нь хувь хүн өөрөө дилер дээр аваад ирсэн сонсдог. Тэгээ за энэгээр хоол байхгүй нөө тэр хавцаа очиж байгаа дилерийн тэр хавцаа байгаа үз. Хоолны газар. Энэ нөө Америкийн зарим ингээд ядуучууд гэр оронго ядуучууд ингээд дээр үе нөгөө нэг 10-ууд аваад ингээд чичсэн шүү дээ. Тэгээ Америкт фог моргод студент шүү дээ. Зарим хүмүүс Монголд байдаг хүмүүс Америкт чийсэн ямар ч фог моргод гэж боддог шүү. Яг үнэндээ бол юм шүү. Замман бол бас хагартай байсан. За. Явда. Ийм тав гэж шүү дээ. Тэгээд доторхон таалагдахгүй байна. Нэг сонир дэлгэж зүйлээстэй. Гаднаас олс баавар л юм. Йоо ямар гоё өнгөтэй юм бэ. Яста сонин газар байна. Зөндөө алхахлаа. Йоо алхасны. Энтэй газар байна шүү. За ийшээгээ чигээрээ гарахгүй нэ. Тэр тойргийг юу н хийх юм бол болохгүй маань. Ай. Энэ уртлын тэр нэг энэ зам засрын маяг би чамд туслаад өгөө. Замыг чи хаагаад өгье гэдгсэн. Хэцүүлтэй дуртай. Is it open? Yes. Can I sit? Yeah. Okay. Cybertruck. Ийшээ харж байгаад би танарт хурдлж үзүүлэх ба. Энэ л бас анхаарал татуулсараа зэ. За энд явж исэн чинь бүр бэлэг хийхгүй болохгүй нэ. Яг намайг одоо энд ингээ ийм новшин юм хийгээ явж хахад манай найзууд намайг ингээ хөөх юм зовоод явж идэг мэддэг болоо.